Олон улсын зах зээл дээр нефтийн үн өссөнтэй холбоотойгоор агаарын тээврийн салбарын зардлын бүтэц эрс өөрчлөгдөж байна. Өмнө нь нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг байсан шатхууны зардал харин одоо 45% хүртэл нэмэгдэж байгаа нь салбарын доктортой үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж байгаа юм. Үүний улмаас үндсэн агаарын тээвэрлэгч компани түлшний эрсдлийн хураамжаа нэмэгдүүлж мөн тийзийн үн тодорхой хэмжээгээр өсөх төлөвтэй байгаа талаар Мяд төрийн өмчт хувьцааны компанийн бизнес төлөвлөлтийн газрын захирал Баттар эрхэмтэй бид хүн ярилцгаж байна. Танд өглөө бивэргээ. Өглөө. Тэгэхээр бас сүүлийн үед олон улсад мэдээж үүсэж байгаа геополитикийн бас хурцадмал нөхцөл байдал яалтчгүй манай иргэний агаарын тээврийн компанид шууд утгаараа нөлөөллийг үзүүлсээр байна. За дам утгаараа болон шууд утгаар нь бол гарч байгаа тодорхой шийдлүүд нэлээд байгаа баг. Тэгэхээр хамгийн түрүүнд мэдээж асуулт бол яалтчгүй одоо нефттэй холбоотой мөн шатхуунтай холбоотойгоор одоо нөлөөлөл нь тийзэн дээр ирж явах шиг байна. Тэгэхээр ер нь энэ бүхнийг даван туулах тал дээр Мяд компани ер нь ямар стратеги байж ажиллах төлөвлөгөөтэй байна? За өглөөний мэнд та бүхэнд. За юун түрүүн бол 2 сарын 28-нд бол за Америк нэгдсэн улс болон Израиль бол за Иран руу довтлсноос болж за тухайн үед бол энэ одоо Brent төрлийн одоо түлшний нийлүүлэлт бол ерөнхийдөө бол дэлхийд бол 20 орчим хувиар одоо тасалдах ийм таамаглалыг бол одоо экспертүүд гаргаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор бол ер нь дэлхийд дахин бол Brent-ийн үн бол өсөж ерөнхийдөө 100 гарч ирсэн. За ер нь бол түүхэндээ бол ингэж 100 гарч ирсэн тохиолдолд бол 2011-ээс 13 оны хооронд байгаа 2008 оны үед байгаа. За ер нь бол Арабын хувьсгалтай холбоотойгоор 11-ээс 13 оны хооронд бол ингэж тогтмол өндөр байсан. За тэгэхээр агаарын тээвэрлэгчдийн хувьд бол одоо дэлхийд даяар ер нь бол нэлээд том одоо агаарын тээвэрлэгчд бол нөлөөлөл үзүүлж байна л да. За юуны ойрхот орнуудын одоо 3 одоо том агаарын тээвэрлэгч байгаа. За Emirates, Etihad, Qatar гэсэн ийм 3 том агаарын тээвэрлэгч. За үүнтэй холбоотойгоор бол дайм болсонтой холбоотойгоор бол эдгээр агаарын тээвэрлэгчд бол үндсэндээ Аз, Европын хооронд бол 35 орчим хувийн нийт зах зээлийн 35 орчим хувийг эзэлдэгээс ийм том одоо суудлал нийлүүлэгч нар баг. За эднэр бол одоо үндсэндээ тэр одоо ойрхот орнодор бол зорчигчдыг тээвэрлэх боломж нь хаагдсан байгаа. За тэгээд одоо Brent-ийн үн өсөд одоо ер нь бол дан эхлэхийн өмнөх өдөр бол $73 байсан. Тэрний өмнөх өдөр $70 байсан. Яг ер нь бол одоо энэ чинь хүмүүс бол урьдчилж мэдээд нэг хоногийн дотор $3 өрсөд тэрний дан эхлэнгүүт шууд 100 гараа явцсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ бол мэдээж агаарын тээвэрт бол шууд нөлөөлж байгаа. Хэдийгээр Brent нэг одоо нэг 40-с 50 орчим хувиар өсөж байгаа ч гэсэн энэ одоо нийлүүлэгч одоо дэлхийд дээр одоо яг онгоцны шатхууныг нийлүүлдэг компаниуд бол эрсдлээ нэмээд үндсэндээ одоо 2 сартай харьцуулахад бол түвшний үн дэлхийд даяар 2 дахин өсөж байна. За жишээ нь одоо юу байна л да одоо манай бас нэлээ одоо олон давтамжаар нисдэг Франкфурт одоо Европын холбооны Германы Франкфуртын нисгүүд бол энэ дан эхлэхийн өмнө бол шатхууны үн $930 байсан бол одоо өнөөдрийн байдлаар $1850 орчим болчихсон. Яг 2 дахин өссөн. Азийн орнууд бол жоохон хүлээлттэйгээр гэхдээ одоо сүүлийн яг одоо өсөлтийн мэдээллүүд орж ирэхэд бол ерөөсөө яг 2 дахин өсөд нэг 800-800-аас 850 байсан одоо түвшний үн бол 1600 ер нь гарчаад байгаа. Ер нь бол яг 2 дахин өсөд байгаа. Тэгэхээр одоо мэдээж энэ бүх өсөлт бол ингээд зэрэгцээд явж байгаа яг энэ цаг үед Мяд компанитай холбоотой тийзийн үн хэд орчим хувийн өсөлт үзүүлэх юм та бүхэн дээр таамал гарч байна. За Мяд компани хувьд бол яг нэг онцлог байгаа нь бол одоо 2 сар одоо энэ үйл явдал болоод 3-4 сард одоо нөлөөлөл нь шууд орж ирж штэ. Тэгэхээр бол бид бол мэдээж одоо 3-4-5 сар бол ер нь одоо Монголын агаарын тээврийн хувьд бол одоо ерөнхийдөө нийлүүлэлтч бага, эрэлтч бага юм уу байдаг. Яг энэ үеэр нь бол бид нар хамаагүй үнэ өсгөөд одоо үйлчлүүлэгчтэй одоо үргээгээд тий одоо зах зээлийг хумах тийм бодлого бол барихгүй байгаа. Тэгээд ер нь бол аажмаар одоо билетний үнийг бол тийзний үнийг бол өсгөхөөр байгаа. За 93 сарын 30-наас бол бид нэр шатхууны эрсдлийн хураамж гэж бол агаарын тээвэрлэгчдийн одоо тэр үнэнд одоо тогтсон тийм бүтц бол байдаг. Энийг ашиглаж бол
бид нар шатхууны эрсдлийн хураамжийг бол нэмсэн. За энэ нь бол нэг тийзэнд ойролцоогоор чиглэлээс хамаарат нэг 5-аас 12% нэмэгдэл болж байгаа. Бид нар бол одоо үн өслөө гэдэг бол шууд одоо тэр одоо 2 дахь өсөх ч юм уу тиймэрхүү өссөн дүнгээр нь бол шингээхгүй байгаа. За өссөн дүн нь бол 100% байхад бол бид нар ер нь нэг урьдчилсан байдлаар бол нэг шатхууны эрсдлийн хураамжийг нэг за 50%-аар өсгөж байгаа. За энэ нь бол тийзний үнд бол нэг 5-аас 12% тийм нөлөөлөл үзүүлж байгаа. Нэмэгдэх нөлөөлөл. Тэгэхээр бас сүүлийн үед гарч байгаа мэдээллээр улсын хурал дээр ялангуяа сүүлд бол байнгын орооны хуралдаан дээр бол бас нэг асуудал явж байгаа. За манай дотоодын иргэний агарын тээвэрлэгч компанид бол шатхууныг Оросын улбаны улсаас нийлүүлэх за 15 жилийн хугацаатаар гэсэн нэг ийм гэрээ явж байгаа гэсэн. Энэ мэдээллийн талаар бас жоохон дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх. Ямар ч үстэй гэрээ яваад одоо юу батлагдах болж байна. Яг хоо тийм бас сошиалар бол яг хоо энэ жоохон буруу болгоод нисэх буудлаа тэр чигээр нөхчөж байгаа юм шиг юм явж байлаа л да. За нэг ерөнхийдөө Чингис хаан олон улсын нисэх буудлын дээр бол 4 одоо том агуулмж байдаг. 4 том агуулмж тэд 4 нь бол бүгд холбоотой шууд газар доогоор одоо хоолоогоор одоо агаарын хөлгийг онгоцыг одоо сумлах тэм чадвартай төхөөрөмж өгдөг. Үндсэндээ энэ байгууламжийг цогцоор нь одоо Монголын болон Оросын улбаны улсын одоо хамтарсан тэм компанид өгөх тэм одоо хилцэл явж байгаа юм шиг лээ. Гэхдээ улсын хурлаар бол ороогүй юм байна. Зүгээр байнгын ороогоор бол орцсон. Тэгээд яг зүгээр эцсийн шийдвэр нь хаана гарах? Их хурал дээр. Ер нь улсын хурал дээр гарна гэж болгоч. Зүгээр яг би бол цаад одоо нарийн ширийг мэдэхгүй шүү дээ. Үнэхээр 15 жилийн тогтвортой үнэ өгж байгаа юм уу? Хэрвээ өгөөгүй бол яг тэр биржийн үнэтэй ямар нэгэн холбоотой байх юм бол яг үндсэндээ тэр байгууламжийг бол тухайн компанид өгснөр бол бас тийм их үр дүн гарах уугүй юу гэдэг дээр би хувийн хувьд бол эргэлзэж байгаа. Одоогийн төлөв байдал нь яг эдгээр байгууламжуудын менежмент нь яаж явдгийг бол хэд одоо олон компаниас санал авч түүнийг цэнгэлдэг ямар хувилбараар юм шиг. Одоогийн байдлаар бол Эрчис Ойл гэдэг одоо Монголын үндсэндээ төрийн өмчт компани харьяалт бол байгаа гэж би ойлгож байгаа. За тэгээд Эрчис Ойл нь бол Оросын улбаны улсын үндсэндээ Роснефттэй бол шууд гэрээ байгуулж бол түлшийг оруулж ирдэг. Авиа компаниудаас одоо захиалга аваад оруулж ирээд тухайн байгууламжид бол ерөнхийдөө түлшийг байрлуулж өгдөг байгаа. За Мят компанийн хувьд бол жишээлбэл 3 сарын өмнө бол Эрчис Ойлд бол худалдаа авалтынхаа дүнг хэлээд за манайх тэдийг авна гэдэг урьдчилсан байдлаар бол мөнгөө төлж ингэж явж байгаа. За анх бол ер нь бол энэ бол нэг сүүлийн 3 жил явж байгаа бүтцэлтэй. За өмнө нь бол яг ер нь бол тендерээр одоо зарлаад явдаг гэсэн. За Эрчис Ойл гэдэг одоо төрөмчт компани байгуулснаас хойш бол манайх урьдчилсан байдлаар шууд авж байгаа. Ингэснээр бол шатхууны одоо үнийг бол тодорхой хэмжээгээр тухайн үедээ буулгаж чадсан. За одоо бол цаашдаа яг одоо энэ шинэ бүтцээр одоо үндсэндээ Оросын улбаны улсад өгөөд одоо яг цаад нарийн ширээг мэдэхгүй болохоор одоо яаж буухыг нь бол хэлж би хувьдаа мэдэхгүй. Төрөмчт компани гэсэнээс Мятавцад компанийн хувьд бол одоо хувьчлагдах жагсаалтанд засгийн газраас гаргасан жагсаалт нь бол орцсон явж байгаа. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор IPO зах зээл дээр гаргах болоод за ер нь одоо Underwriter компаниас сонгох гэдэг ер нь процесс яг ямар хэмжээнд явж байгаа бол та бас энэ талаар мэдээлэл. Одоо сайхан болтолтой нэг үндсэндээ нэг сарч болоог өндөө Эрчис Монгол гэдэг одоо холдинг компани байсан те 50 орчим 50 гаруй одоо төрөмчт компаниудыг нэгтгэсэн юм одоо холдинг компани байсан. За тэн дээр байхдаа бол ерөнхийдөө бол хувьчлалын асуудал нэлээд одоо яригдчих одоо судалгааны баг гараад ер нь бодлого дэвшүүлээд яригдаад явж ирсэн. За одоо Эрчис Монголыг бол сайхан татан болгосон байгаа. За тэгэхээр одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бол Мят компани эргээд харьяалж байгаа. Тэгэхээр ер нь бол процесс бол яг ингээд бүр зогсчихгүй бах. Тэгээд цаашаа бол шинжлэгдээд явах гэсэн тийм хүлээлт бол байна. За ер нь бол одоо шинээр сонгогдсон ерөнхий сайд бол энэ ерөнхийдөө бол одоо энэ хувьчлалыг бол өмнөх одоо тэр төрийн өмчийн одоо компаниудын хурал дээр сонсож явахдаа бол ер нь дэмжих одоо тийм зүйл ярьж ирсэн болохоор би бол энэ цаашаа өргөжлөх болов гэсэн тийм хүлээлт. 2025 он болоод ер нь 26 гараад бас ихний үйлрэл одоо дуусчих шиг байна. Тэгэхээр энэ Мят компанийн ашигт ажиллагаа яг одоо ямар төвшөнд явж байгаа вэ?
За Мяткомпани бол өнгөрсөн жил бол яг үйл ажиллагааны хувьд бол 30 орчим тэрбумын алдагдaltaй ажилласан. Гэхдээ яг энэ алдагдал бол ямар учиртай вэ гэхээр бол за нөхцөл байдлын хувьд бол нэлээд тийм төвөгтэй техникийн асуудлууд бол их байсан. Жишээлбэл юу л да одоо нэг онгоцыг бид одоо нэг том агаарын хөлгийг 6 сар зогсоож 2 хөдөлгөөрийг нь бол засварт оруулах шаардлага байсан. За энэ бол зөвхөн Мяткомпани биш. Ерөнхийдөө энэ 787 гэдэг одоо энэ том агаарын хөлгийн одоо бүх дэлхийд дээр бүх онгоцыг зогсоож тэр хөдөлгөөрийн одоо эд ангийг солих одоо тийм техникийн шаардлага дэлхийд дээр үүссэн. За энэ манай онгоц шалгаагүй ерөнхийдөө 3000 цикл орчим нисээд бол энэ одоо эд ангийн солих шаардлагатай байснаас бол ийм техникийн одоо ийм асуудал үүссэн байгаа. За дээр нь бол ер нь бол одоо Монгол улс бол агрын тээврийн либералчлах бодлогыг 2016 оноос хойш идэвхтэй явуулж байгаа. За энэний үр дүн бол өнгөрсөн жил анх удаа гарсан. Энэ юугаар илэрсэн бэ гэхээр бол анх удаа 7-8 сард бол Мяткомпани ер нь бол өмнө нь бол хязгаарч одоо зах зээлийг хангалттай зах зээлд нийлүүлэлт гаргаж чаддгүй байсан бол өнгөрсөн 2025 онд бол анх удаага одоо манай суудлын ашиглалт 7-8 сард унж үтсэн. За үн бас дундаж үн бол унж үтсэн. Тэгэхээр энэ нь бол тэгээд 2024 онд бол Мятийн бүх хөрсөлдөгч нийлээд за 135 мянган орчим суудлал гаргадаг байсан бол өнгөрсөн 2025 онд 185 мянган орчим суудлал гаргасан. Өөрөөр хэлбэл одоо бараг 30 орчим хувийн өсөлттэй манай өрсөлдөгчнөр бол ингэж одоо зах зээлд орж ирсэн. Энэ нь бол ганц одоо Монголын компаниуд биш, гадны одоо том компаниуд орж ирсэн. Ийм одоо ерөнхийдөө бодлогын шилжилт бол одоо 2025 онд бол асар их нөлөөлсөн. За өрсөлдөөн бол асар их нөлөөлсөн. Ийм одоо хоёр шалтгааны улмаас бол үндсэндээ яг өнгөрсөн жил 30 орчим тэрбумын алдагдлаа ажилласан. Гэхдээ Мяткомпани бол нэг юм бодох хэрэгтэй. Мяткомпани бол жилийн 30 орчим хувийн өсөлт үзүүлж байгаа компани 2022 оноос хойш. За 22 онд бол 5 агаарын хөлөгтэй байсан. Тэгээд ер нь бол пандемикийн дараа бол одоо агаарын тээврийн сэргэлт бол маш докторгүй ерөнхийдөө маш төвөгтэй байсан. Тэгэхэд 22 оноос хойш одоо 26 он хүртэл бол жилийн 30% өсөлт үзүүлж байгаа компани бол яг тэгээд одоо нийт эргэлт бол энэ жил 1.2 их 80 төгрөг одоо төлөвтэй байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн 3% одоо 2.5% алдагдал бол ерөнхийдөө бол бас одоо ийм их өсөлтийн үед бол бас байж болох зүйл гэж бол би хувьдаа харж байна. За баярлалаа тань та бүхний ажил төсөв.